Одоо манай энэ инхтүүл гэдэг сайхан бүсгүй байна штэ. Инхтүүлийг харахад одоо танд одоо яг ямар хөгжим тогломоор санагдаж шиг харагдаж байна гэдэг шиг юу. Одоо танд одоо ингээд хөлдөөр одоо зориулж тоглоо энэ сайхан бүсгүйчүүдэд зориулвал ямар хөгжим тоглож байгаа. Ингэж боддгийг надаас их олон асуудаг юм л да. Ингээл анард гоё эмгтэй одоо охтууд хүүхнүүд их гоё хөгжим тоглож өгдөг байхаа тийм ээ. Яагаад ч мэдэхгүй. Надад нэг тэгж буудаггүй. Одоо жишээ баачках бол их гоё үүлэн үсттэй ямар цэцэг гэл дуу зөхөдөг шүү дээ. Би бол эсрэгээрээ гадаг. Яа тэгэхээр бүр ингээ боловсрал болгоо хийцэн. Нүдэндээ одоо эмхтэн хараад хөгжим давтаад байна гэж бол байхгүй шүү дээ. Одоо жишээ бид чинь манай Монгол улсын буддист одоо шашинтай хүмүүс ч одоо хаа байсан Христийн 500 жилийн түүхтэй Моцарт, Бетховен, Гайден те юу гэдгийг Скарлатти Королли гэдэг явгууд чинь тий яг дандаа сүмтэй холбоотой байдаг. Марган классик ариухан хүмүүс. Тий. Тэгэхээр ч одоо тэр үе ч одоо ингээл ер нь тэр сүмж дүүрч ер нь тэнгэрлүүл явж байгаа гоё те гэж бодож л тэр хөгжмүүдийг давтан. Тэгэл тэр айгүй тийм гэгээлэг сэтгэлгээгээр бодоход эмхтэн хүн бодоод бишээ. Миний утга өөр ахгүй. Тийм л дээ. Одоо энэ зэрэгс та ямар хөгжим тоглох вэ гэж. Одоо Бетховен ш тэр Моцарт ингээл мундаг хөгжмийн зохиолч чинь дандаа бүтээлээ надаа эмхтэн хүнд урьдчиж бүтээсэн байдаг. Хүн дээр ботцсон байж танаар байхгүй юу? Ер нь одоо бас тэр янз лахалтай хүн өөр хэдэг. Би одоо жишээ энэ мундаг имис өхөн хажууд сурцад бол одоо 1900 гаралтай сэлж ш. За 1900-аар тоглоод ирэх үү? Тэгээд тэгвэл бүсгүйчүүдэд зориулаад саяхан би нэг 3 сарын өмнө сая Японы яг Токио арал дээр тоглолт хийчихэд ирсэн. Яг тэн дээрээс яг тэр одоо далайн төгөлдрч буюу 1900 гэдэг киноны тэр мэдрэмжийг анх удаа авсан. Тэгээ яг тэн дээр бас бодж байлаа бас. Гэтэ би 1900 тоглоогүй л дээ. Тэгээ Plain Love гэдэг дууг одоо удахгүй том тэмцээнд явах гэж байгаа. Одоо миний секундо зориулдаад одоо тэр хайрыг 1900 хайрын аялахыг зориулъя. За таныг өрөө. За баярлалаа.
Ямар тансаг юм бэ? За. Ээж би. За, ёстой гоё бодлаа. Айгоо л явлаа зүгээр. Сайн бодлоо. Дуу нь маш гоё байлаа. За байлаа. Өстой гоё. За тэгээ одоо бүгдээр 26 онд энэ асгарж байгаа шампансаг шиг одоо оргилж салгиж явах болтугай. Тэгээ бас одоо мис бүсгүүдээ бас Монгол улсаа төлөөлж явж байгаа бас том амжилт хүсье. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ сайхан ундгаад 26 оныхан бас нэг хүсэл мөрөөдлөө хамтдаа сайхан дүгнж хилээд нэвтрүүлгээ жаргая төхөө. За бүгдээрэнд нь үрцээж баярлалаа. За бүгдээр нь шинэ оны мэнд хүргье. За тэгэхээр 2025 он удахгүй дуусах чинь. Миний хувьд бол яг энэ жил бол бас үнэхээр юм бас одоо яг өөрийнхөө хувьд гэх юм уу те одоо ингээд өдий болтол бас нэг амьдрсныхаа гэдэг юм уу те ингээд би нэг хийж үзмээр ингээд гоё мөрөөдсөн хүнд нэг юм мөрөөдлүүд байгаад байдаг шүү те. Тэр одоо мөрөөдлүүдээс нэлээд бүр их ингээд одоо хийгээд бүтээгээд тэгсэн тийм гоё юм одоо ургац дүүрэн те тийм жил боллоо. Тэгээ сая энэ жил бас миний том охин хөгжим бүжгийн сургуулийн бас төвлөр уран анги төгссөн. Тэгээд сургуулийн амжилтад төгсөөд охинтойгоо хамт ингээд хоёулаа хоёр төвлөр уртаа ингээд тоглолтоо их мөрөөдлөө биелүүлээд. За тэгээ саяны өнгөрсөн хавраас би өөрөө ингээд нөө фитнес модель одоо 2025 те 25 оны мистер одоо мистер мис гэдэг тий нөгөө тэмцээн байдаг шүү дээ. Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос зохион байгуулсан тэр том тэмцээнд би бас өөрөө яг тэ одоо 4 хүүхэд гаргацсан 4 хүүхдээ ээж болсныхаа дараагаар ингээд ийм 10 хэдэн жил одоо сарангуй агш дээр хичээснийхаа тэ бас нэг үр дүн гаргаад ингээд ийм тэмцээнд бас орж үзлээ. Тэгээд яг тэр мундаг тамирчтай тайзан дээр гараад тэ ингээд маш их зөрөг шаардсан бас л их ийм сонирхолтой ажил байт юм лээ. Тэгээд одоо ингээд уран бүтээлээ эхэлсэн тэ энэ оны ингээд төгсгөл дээр би одоо ингээд уран бүтээлтэй яг ингээд ороод гоё сая одоо эхний бас нэг дуу маань гарсан. Дуучин Сэрчмадгаан хамтраад яг зөөлөн цасны уян гак гэдэг гоё дуугаа. Тэгээд яг өнөөдөр бол нөгөө Сэрчмаа манд байхгүйс учраас би энэ дуугаа дуулж чадсангүй. Тэгээд энэ дуун дээр бас нэг битээр дүрсжүүлээд гаргаад тэрний дараагаар сая одоо Дашка ах нөгөө хүү хамтлагийн продюсер Дашка Таштондаг дуучныг бүгдээрээ мэдэн шүү дээ тийм ээ. Дашка ахтайгаа хамтарсан. Дашка ах маань бас маш гоё үг аян зохиосон Хотын болцоо гэдэг дуун дээрээ ердөө одоо өнөөдөр яг ингээд клипэн дуусаад битэд те тэгээд би одоо ингээ клипээ хүлээж авчаад одоо ингээ цацаж амжаагүй ариг ингээ танаа нэвтрүүлэлт орох гээд яарад хүрээд ирсэн тийм ингээ шинэ уран бүтээлүүдтэй тэгээд энэ уран бүтээл дээр бас хамтарч ажилласан маш олон хүмүүс байгаа. Sokos Collection, Soko тий ингээ Сүмбэр студио гэд Сэлидэ ингээ бүгд хамтарч ажилласан бүх хүмүүстэй бас талархлаа бас ингээ илэрхийлмээр байна. Тэгээд бүгдээрэнд нь та нартай тий 2026 онд бол бүр илүү их ургац хураасан маш сайхан жил байх болтугай гэж өөрийнхөө зүгээс бас хүсэн өрөөё. Баярлалаа. Солонгоогоор баграх чинь яагаад тэгэхээр манайхан чи ингээд нэг хүн чинь өөрөө өөрийгөө л хөгшрүүлж л би одоо болсон би яах вэ гэдэг нэг юм өөргөө ингээд барьчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо ингээд фитнесийн одоо модель болоод маш олон концерт хийгээ явж байгаа гэх чинь хаа байсан ч одоо цаашаа чи зөндөө олон жил байна. Маш олон жилүүд байгаа шүү дээ. Ер нь бол би бас яг тэгжэл бодоод байгаа. Би өөрийгөө одоо ч гэсэн тий одоо би эзэж одоо би ингээл 4 хүүхдээ ээж болсон алдар одонтой ээж болсон би одоо хөшөрсөн ч гэдэг юм би бол тэгж боддгоо ер нь бодохыг хүсдэггүй. Тий одоо өшөөл би тий надад өчнө өшөө гоё нөөц болцоонууд байна тий одоо дахиад би одоо би энийг биелүүлсэн чинь дараагийнх энэ мөрөдлөг биелүүлчихсэн ингээл урдаан ингээл хүн зориг тавиад явах юм бол илүү их тий одоо өөр юм бодох сатарах завгүйгээр илүү гоё ингээд бас тэгээ дээрээс нь өөрөө айгу аз жаргалтай бас тий амьдарч чаддгийм болов уу гэж бодож байгаа. Яа гоё. Хувь хүний болоод улсынхаа төлөө маш гоё ингэж одоо чармааж ажиллаж хөдөлмөрлөжээ гэж ямар ч гоё юм тий. Хамгийн гол нь дээр хөдөлмөрөөс маш их кайп авч байна тий. Манай найз зөвхөн намайг үе чи одоо өөрөө өөртөө ажил зохиоч хийхээс болооч. Одоо бол тий. Гоё шүү дээ тий. Чамаа харахаар бүр ятраад байна гэдэг байхгүй. Би өөрөө баг ядраагүй ингэ явж байгаа тий. Тий шүү дээ. Урлагийн өмнөөс сίδэр гаргах гэдэг тий. Намайг дуудвуу түнч
бичэн санан дурлаа хайрхан уулынхаа өвөрт хамтдаа байснаа хайлан санан уйран дууллаа цэцэгсийн төгөлд нээсэн хайраа санавуу синхэр торгон алчууран ахин зүүмээр хонгорхон сэтгэлд чинь хөг аяг шгэлвүү хормын дотор нисээд чамдан очмоор дэрэгдээс чинь холдмооргүй байна би чинь дэндүү их дурлсан да чамдаа хажууд чинь нүргэж хамт байгаад баймаар хайрлан дасан да чамдаа хайрлан дасан да чамдаа Бүрхэг өдрийн баруунд гараас минь хоолойч бүсгүй зүрхэндээ бичэн нууцхан баяртай хотын зүйдээ артуулан чамайг ганцаанах юм хонгорхон амраг би намайг дуудач дэрэгдээс чинь холдмооргүй байна би чинь дэндүү их дурлсан да чамдаа хажууд чинь хүргэж хамт байгаад баймаар хайрлан дасан да чамдаа хайрлан дасан да чамдаа хайрлан дасан да Яасан ч гоё юм те. Би